Манай хот хөгжинд хэлж байгаа нүнэ. Гэхдээ бас мар харахгүй үнэн зүйлгүй бүх цаг үеийн хамгийн өндөр зардалтай Үрдэгэн хотын захиргаа бий болсон ч бас үнэн юм. Ер нь бол өнөөгийн хотын захиргаа өөрсдийнхөө гавьяаг зарлан тунгалах хэдий ч тэр мөнгийг тэд өөрийн хармаанаас гаргаагүй татвар төлөгчдийн буюу улсын мөнгийг хэмжээ хязгааргүй дур зоргоороо санаанд орснороо зарцуулж байгааг мэдэхгүй байгаа юм. За тэгвэл зарим нэгэн тоо баримтыг сошиалын лал руу дурдсныг дуулгая л да та бүхэнд. Хогийн ногоон уутанд 12.7 тэрбум. 3 сарын настай 1 нас цэцэг тарихад 9.7 тэрбум төгрөг. Даншиг наадам овоод эхлэхэд 0.8 тэрбум төгрөг. Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд 158.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс хамгийн их мөнгийг хүртсэн Батүлийн хүү Чулуудаг гинэ. Чулуудаа нь үүн дээрээ нэмээд бас туркуудыг сэгсрээд авсан гэх баримтуудыг интернетийн лалрууд нь хөврүүлдэг юм. Магадгүй энэ мэт явдлаас болоод Ноёнбатүл интернетийн лалруудыг үзэж чадхаа байсан байх магадлалтай. За тэгээд цааш нь хөврүүлвэл нийтийн тээврийн ухаалаг гэх системд 30 тэрбум. Дарга нараа барьжилт амраахад 0.8 тэрбум төгрөг, угсраа автобус 20 тэрбум, рейл бус 8 тэрбум, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр 4.6 тэрбум, 2900 албан хаагчийн оронтоо нэмэх зардалд 24.4 тэрбум төгрөгийг тус зарцуулжээ. Эндээс харахад их зардлыг нэг удаа ашиглагдах зүйлсэд зарцуулсан байгаа нь ихээхэн анхаарал татна. Явж мөнгөөгөө хамгийн шалгарсан хэлбэр нь нэг удаагийн хэрэглээ байж ч мэдэх юм. Эрхэм хотын захирагчийн үзэж чаддаггүй интернетийн лалрууд нь иймэрхүү мэдээллийг түгээж суув. Лалар гэдэг нь нэрэ бурхны нэр гэсэн шүү.